Ерөнхий сайд оюун урд нь англи хэл Монгол улсын хоёр дахь хэл байна гэж зарласан удаатай. Тэгвэл өнөөдөр түүний танхимаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танхимын гишүүдийнх нь оролцоотойгоор унахлаа. Их засаг дунд сургуулиар өгүүлдэг учрал гишүүн дээрх төслийг унахсан хүний нэг. Гэтэл өөрийнх нь багтдаг сургууль англи хэлийг 1-р ангиас гадаад багштай суралцдаг гэж давуу талаа тодорхойлсон байдаг. Өөрийн хувийн сургуульдаа 1-р ангиас англи хэл заах бодлого явуулдаг атлаа түмний олон хүүхэд дэлхийн хэл сурч хөгжих боломжоос хойш татан конов дарсан шалтгаан юу вэ? Монголын засгийн газар Францын орооны гүрвтээ энэ онд багтаж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ажиллаж буй энэ цаг үед ерөнхий сайд асан баяр хууль зүйн сайд Нямбатар 2 оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар сошиалар үг шийдэлцээд авлаа. Оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээг үзүүлсэн 2009 онд буюу 14 жилийн өмнө манайхны хувьд урт хугацаанд хэрэгжих мега төслийн талаар ойлголт тааруу тэр хэрээр хөрөнгө оруулагч талд буултууд хийж гисэн байдаг. Тиймээс дараагийн томоохон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа өмнөх албанаас суралцах хэсүүжих шаардлага биегүй л тийм. Авилгын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчилөөс үржилэн сэргийлэх тухай хуулийн дагуу засгийн газрын гишүүн соёлын сайд номин хөрөнгө оруулалтын мэдээллийг үнэн зөвөр мэдүүлж авилгатай тэмцэх газарт гаргаж өгөх ёстой төдийгүй өөрчлөлт орох болгонд нэмж бүртгүүлэх ёстой. Гэтэл Монгол Улсын засгийн газрын гишүүн соёлын сайд Монгол Ардын намын өдөрдох зөвлөлийн гишүүн номинд энэ хууль үйлчлэхгүй байгаа нь хачиргалтай. Монголд үнэхээр л хуулиас гэж байгаа бол хууль хүн бүр тэгш үйлчлэх зарчим хэврэл байгаа л хөрөнгө оруулалтын мэдээллийг худлаа бүгэлсэн Чинбатын номинд хариуцлага тооцох учиртай. Амгалан Баатарын бичлэг цацагдсныг олон нийт янз бүрээр хүлээж авч байна. Зоргийг хөнөөсөн хэрэгээр дахиад улс төр хийж байна. Шоронгийн хоригдлын үгэнд итгэх хэрэггүй гэх мэтийн байр суурьдыг нийтийн дунд ялангуяа захим сүлжээ сэвдэх байдлаар тарж байна. Мэдээж энэ талаас нь бид бүгдээрээ харах хэрэгтэй. Учир нь энэ хэрэг гарснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хооронд хангалттай л ус төржүүлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэрэг шалгах явц байдал хэрэгтэй холбоотой зүйлүүд өөр тийш эргэж олон жил хөшгөний ард болсон үйл явдлуудаас зарим нь ил болж байна. Булган аймгийн хөгжим жүжигний театрыг төрийн шагналт урлагийн гавь зүтгэлтэй Наранбаатарын нэрэмжит болгосон байна. Энэ хүү шийдвэрийг Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 16 дахь хуралдаанаар зөвлөлдөж шийдвэрлэжээ. Булган аймгийн хөгжим жүжигний театрыг Монгол Улсын төрийн шагналт урлагийн гавь зүтгэлтэн орчин цагийн театрын урлагийн нэр зүтгэлтэн Хотог өндөр сумын уугуул Намдангийн Наранбаатарын нэрэмжит болгон энэ хүү баталж тогтоолыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт гартуулж өгчээ.